За 12 дугаар бодлого. За энд нэг юм снукерийн ширээн дээр 21 бөмбөгөө мэдгтээ тэрний 15 нь улаан юм байна. Тус бүр 1 оноогоор тооцох юм. 1 оноотой үзчихье. Дахиад 6 бөмбөг нь ямар юм гэхээр улаан биш гэхдээ тэд нар 2-оос 7 хүртэл номертой юм байна. Харгалзан. За санамсаргүй 2 бөмбөг сонгоход энэ 20 эдгээр 21-ээс сонгох юм шүү. Цагаан бөмбөгөөс хамаагүй юм байна. Санамсаргүй 21 бөмбөг сонгоход 21 бөмбөгөөс 2 бөмбөгийг сонгох юм биш үү. За тэгэхэд 2 бөмбөгийнх нь магадлал нийлбэр нь сонгосон тооных нь поинтуудын нийлбэр нь ихтэй 5. Ихтэй 5. Нэгсэндээ 2 бөмбөг сонгоно. Тэгээ сонгосон 2 бөмбөгийн оноонуудын нийлбэр нь ихтэй 5 байх магадлал нь P юм байна. Тэгвэл 210 P нь хэд вэ? Гэдэг асуудал юм байна л да. За энэ дээр нэг ийм юм шууд ашиглая хэдүүлээ. CNSK энэ юу тоолж үт юм бэ гэдгийг ирнэ. Энэ юу тоолд юм хэрэг N элементээс K элементийг сонгох боломжийн тоо. За энийг ер нь үржүүрийн дүрмээ ашиглаа гаргаад ирвэл аюус энэ томьёо чэйжлэхний хонц биш. Үржүүрийн дүрмээс энэ ер нь ундаг л зүйл байхгүй юу? Үржих дүрмээ сайн ойлгосон хүнд бол энийг маш хурдан бодож болдог. За энийг зөвхөн нэг жоох ярил л да. Энэ их чухал шүү ер нь бол. За энэ элемент уг надад. Энэ элемент уг. Энд. A1, A2, энэ элемент уг. Би эндээс нэг K элементийг сонгож авъя. Энэ боломжийн тогсоохыг гэж байгаа. За тэгвэл би K элементийг сонгох гэж юм чи би K-нуудаа ингээд нэгээс K элементийн юм аваад би ингээд ийм нэг сандал дээр ч юм уу хүүнийг сандал дээр суулгадаг ч юм ийм сэтгэлгээ ингээд нэг K байр сонгоч. Нэгдүгээр байран дээр би энэ элементээс энэ элемент сонгож чадна. Хоёрдугаар байран дээр би энэ элементээс энэс хасах нэг элемент сонгож чадна. Яг бол нэгийг өмнө сонгоцсон учраас. За гэх мэтлэн яваад үл энэ дээр би энэс хасах нь 2 элемент сонгож чадна. Мөн үү? Ингээ бодоход би энэ K-гаас нэг K гэж. За энэ ажиглах юм бол энэ дээр зүгээр индексээ харчиж болно шүү болохгүй л. Би одоо энд ямар элемент сонгож чадах юм бэ гэхээр энэс хасах нь K-гаас хасах нь 2 элемент сонгож чадна. K дээр болохоор би энэс хасах нь K-гаас хасах нь 1 элемент сонгож болно. Мөн үү? Яг би зүгээр индексийг хараад хасж байгаа том нь индексээс нэгээр байгаа нь гэдгийг зүгээр ажиглалчлаа шүү. За энэ ямар сонголт хийсэн? Эдгээр одоо хооронд нүржүүлчихвэл нэг тоогоор шүү дээ. Энэ ямар ихээр N элементээс K элементийг эренбитээ сонгоцсон. Нэгсэндөө N хүүхдээс K хүүхдийг сонгоод K сандал дээр хэдийн зар суулгахын тулцсан. Тэр би нэгсэндээ би нэг K хүүхд сонгочоод K хүүхдээ би нэг K векторал энэ зар K-гийн сандал дээр K сандал дээр суулгана шүү дээ. Тэгвэл тэр K векторалыг зөвхөн надад нэг нь л хэрэгтэй учраас би зүгээр сонголт оож байгаа учраас энийг K векторалд би хуваах гэдэг. K-гийн векторалд. За энэ ч л ер нь эцэст нөгөө нэг бидний яриад байгаа зүйл واخгүй. Энэ юу юм гэхээр энийг хэлбэрчлээ очвол энэс хасах K нэмэх нэгөө. Эний векторалыг хуваадаг нь K векторал. Энэ ер нь өмнө нь юу байсан гэхээр бидний C энэс K-гийн хүмүүс томьёож ажиллаа. Энэ чинь ингээд задардаг айдрах бүр нэг чэйжилж байгаа шүү дээ. K векторал гэдэг. Энийг гаргах юм бол ийм юм бохгүй юу? Эний векторалыг K-гаас нь векторалтай хураачих л та. G-нээс нь K-гийн векторалыг энд би нэг алдаа гаргах юм шүү. Энэ үржүүр энд худлаа авчихсан юм шүү. Энд худлаа авчихсан юм шүү. Энэ зүгээр ингээл байж үг юм. Энд юу хэлэх гээд байхад би энэс нь K-гийн векторалыг үрждэг нь одоо энэний дараагийн энэс нь K нэмэх нь 1 энэс нь K нэмэх нь 2 гэж явна шүү дээ. Энэ векторал чинь буцаад. Ингэсээр гоо энэ чэйцэд энэ дээр очиж зогсон шүү дээ. Хуваад энэс нь K-гийн векторал K векторал. Одоо тэгэхээр энэс нь K-гийн векторалууд хураагдаад бидний энэ зүйл гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэний цаад утга санааг нь ойлгох нь чухал энэ формулагийг. Энийг чэйжлээд бол ерөөсөө нэг жах амжилт болохгүй. Энэ бол зүгээр хэлбэр бодлогууд дээр гэлсгээс ашиглаж л болдог зүйл.
За үндсэн бодлого руу буцаад шилжээ. За CNSK тэгвэл n элемент k элемент сонгох боломжийн төвнийг ойлгочлоо. За тэгвэл хоёр бөмбөг аливаа p үзэгдэл юм. Би ингээд x маань ийм байх магадлалыг би бодох гээд биш 5-аас бага байх магадлалыг. Тэгвэл би нийт ер нь хоёр бөмбөг хэдийн зар сонгох юм гэдэг асуудал эхлэвч. Надад 21 бөмбөг байгаа. Би 21-ээс 2 бөмбөг сонгоно. За энд би 5-аас бага байх. Одоо би энд нь x нь 1 байх, 2 байх, 3 байх, 4 байх. Үзэгдлүүдийн тоог нэмнэ. X нь 0 гэдгийг бас биччихье. Эдгээрийг нэмбэж манай бодлого юм бүтэн болох ёстой. За тэгвэл хэдүүлээ бодъё л доо. Хоёр бөмбөг сонгоход нүднүүдийн нийлбэр 0 байх боломж байхгүй тийг нэмдэг. Хоёр бөмбөг сонгоход нүднүүдийн нийлбэр 1 байх боломж бас байхгүй. Хоёр бөмбөг сонгоход нүднүүдийн нийлбэр нь 2 байх боломж. Юу юм хэр нөгөө улаан 15-аас 2-ыг авч болно. Тэгэхээр энэ бол C15-аас 2. Нэмдэг нь хоёр бөмбөг сонгоход нүднүүдийн нийлбэр нь 3 байх боломж. Нүднүүдийн нийлбэр нь 3 байна гэдэг чинь 2 нэгтэл сонгогдохоос өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр C15-аас 1-ийг аваад нөгөө нэг 2 гэд номерын бөмбөг чи ганц байгаа учраас тэр чинь сонголтгүй ганц сонголттой гэсэн үг. За нүднүүдийн нийлбэр нь 4 байх. За энийг ингэж заваарж байгаа би ер нь эсрэгээс нь ингэ ботчих гэлсэн. Ингэж заваарж байгаа би ер нь би энэ 5-ыг хасчихъя. 5-аас урагш 4-ийг авчих. Надад 15 шиг нэгийн тоогоо тий. Тэгээд 2 3 4 гэсэн тоонууд байна. Энд нийт хэдэн тоогоо гэхээр 15 дээр 3 нэмээд надад 18 тоогоо байна. Би ер нь шууд 18-аас 2-ыг авъя. Тийм үл эндээс 2-ыг сонгох боломжийн тоо шүү дээ тийм ээ. Гэтэл энд нүднүүдийн нийлбэр нь 5-аас 5 буюу түүнээс хэтрэх 2хан сонголт. Хэдхэн сонголт байна? Юу юм гэхээр 2-ыг 3-т авах, 2-ыг 4-т авах, 3-ыг 4-т авах. 3 сонголт байгаа юм байна. Бидний 5 байж болох учраас 2 сонголт юм байна. 2-ыг 3-т авчихад 5 гэдэг чинь ихтэй 5 дээр орчих учраас надад юу болохгүй гэхээр 2-ыг 4-т авах, 3-ыг 4-т авах үеийн дотор илүү тоолох учраас 2-ыг хасаал C 21-ээс 2 тоо байгаад өгч. За тэгэхээр одоо энийг бодъё л доо. C 18-аас 2 гэдэг чинь юу юм гэхээр задлах юм бол 19-ийг 17 үржих нь 18, 17 үржих нь 9 болно. Тэрнээс 2-ыг хасаад энийг бодох юм бол 21-ээс 2 гэдэг чинь за энд нэгийг бодож үзүүл. C 21-ээс 2 гэдэг чинь 21-ийн бактериалыг хувадаг нь 19-ийн бактериал 2-ийн бактериал 19-ийн бактериал 21-ийн бактериалтай уулзвал 20 21 үлдээд 2 туваачвал 210. За тэгэхээр 210-ны нэг юм таарах. Энийг 210 пег болох учраас 210 урж 210 нь устдаад миний хариу 17 үржих нь 9 хасах нь 2 юм байна гэсэн үг. Энэ хэдийн гэхээр 90 дээр нэмэх нь 63 хасах нь 2 буюу 61 151 юм уу? Миний хариу 151 юм байна. За окей. За